Аргентиныг 100 гаруй жил тарчлаасан социализмын эсрэг бай тэмцэж байна. Улс төрийн хаст бол бусдын хөдөлмөрөөр амьдардаг шимэгчт юм аа. Төв банк бол ард түмнийг шулдаг байгууллага. Эрхчлөө бол хамгийн дээд үнэт зүйлээ. Эдгэр хурц үгсийг хэлсэн хүн бол өнөөдөр дэлхийд даяар анхаарал татаж буй Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей. Тэр бол зөвхөн улс төрч биш, харин либертар үзэл санааг төрийн бодлого болгож чадсан дэлхийн анхны удирдагчтай нэг. Өнөөдөр бид түүний багнаас гэр бүл, боловсрал, улс төрийн замнал, сонгуулийн ялалт, реформын бодлого, олон улсын давсанд гарч ирсэн замнал цаашлаад Аргентин өнөөгийн нөхцөл байдлыг Монголын сорилттой харьцуулна сонирхолтой баримтаагаар өгүүлэх болно. Хавьер Милей бол зөвхөн улс төрч биш, харин Аргентин улсын төрийн найзан дээр ороо хотж гарч ирсэн хүн юм аа. Түүний сэгсгэр ус, хурц харц, тайзан дээрх ирч хүч нь сонсогчдын анхаарлыг шууд татдаг. Сонгуулийн кампанид ажиллах үеэр цахилгаан хөрөө барьж гарч ирсэн төрийн данхар бүтэц хит их зарцуулалтыг тас завч бэлэгдэл болж олон нийтийн уур амьсгалыг илэрхийлж чадсан. Энэ нь залуусын хувьд эрх чөлөөний төлөөх тэмцлийн бэлэг тэмдэг болж инфляци туулсан дунд давхаргийнхны хувьд аврал мэт байсан. Түүний хамгийн алдартай өрөө бол эрх чөлөө мандатгаа хараал эд гэсэн үг ээ. Энэ өрөөнд зөвхөн сонгуулийн найзан дээрх хашхираа биш, харин ард түмний доторх бохимдол, эрх чөлөөний хүсэл тэмүүлийг илэрхийлсэн хүчтэй дохой байлаа. Милей өөрийгөө арслангийн дуу хоолой гэж тодорхойлж, би хургунуудыг дагуулах гэж улс төрд ороогүй, би арслангуудыг сэрэх болно гэж хэлсэн түүний харизмыг тоттдог. Түүний харизм зөвхөн дүр төрхөөрөө бус ярианы өнгө аясаараа илэрдэг. Тэр хизээс дипломат өнгө аястаа зөөлөн үхэлдэг. Харин ч чулуухан, хурц, заримдаа бүдүүлэг мэт сонсогддог үгсийг хэлж ард түмний бухимдлыг шууд илэрхийлдэг. Энэ түүнийг олон өвөрөг зуулгаж олон нийтэд системийн эсрэг тэмцэгчээр таниулсан. Түүний дүр төрх, ураа, ярианы өнгө бүгд нэг зурлаг чиглэсэн эрх чөлөөний төлөөх тэмцэл. Хавьер Жерардо Милей 1970 оны 10 дугаар сарын 20-нд Буэнос Айресын Палермо дүүрэг төрсөн. Тэр дундаж орлоготой айлын хүү байсан ч хүүхдээс нь тиймч жаргалтай байгаагүй. Учир нь аавтайгаа харилцаа тааруу. Заримдаа ширүүн зөрчилтөндөө байсан тухайгаа олуудад дурдсан. Түүний зан төлөвт гүн нөлөө үзүүлжээ. Энэ түүнийг эрх мэдэл, авторитетээс болгоомжилдаг, өөртөө найдаж амьдрдаг, ганцаардмал хэв маягтай нэгэн болгосон ч нөгөө талаар бие даасан өөрөөхөр амьдрах хүсэл тэмүүллийг улам хүчтэй болгосон ч байж болох. Гисэн хэдэж Милей өргөж дотгошоо хаалттай хөвгт байгаагүй. Тэр ороо хөгжим дурлаж, хамтлагт бөмбөр тоглож, зам мөнгө хөлбөмбөгийн магт хаалгач хийж байсан спортын сахилга бат. Тэмцэх чанарыг илэрхийлдэг. Найзууд нь түүнийг онцгой хөвгт байсан, хэн нэгнийг дурайдаггүй, өөрөөхөр амьдрах хүсэлтэй нэгэн байсан гэж нэгэнтээ дурдсан байжээ. Милей бага наснаасаа амьтдад маш их хайртай. Түүний амьдрал хамгийн сонирхолтой нэг хэсэг нь өөрийнх нь нохтод эдийн засагчдын нэр өгсөн явдал юм аа. Тэрээр нохтой Мюррей, Милтон гэж нэрлсэн нь эдийн засгийн үзэл санаа, хувийн амьдрал хоёр нь хэр нэгт холбоотой байсныг харуулдаг. Хавьер Милей Белграно их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцж төгссөн. Дараа нь Тархиото де Тела болон Айдест эдийн засгийн магистрийн зэрэг хамгаалсан. Хавьер Милейгийн карьер зөвхөн улс төрөөс эхлэегүй. Тэр эдийн засгийн шинжээчээр хувийн корпорацид ажиллаж томоохон компаниудад зөвлөх хийж байсан. Эдийн засгийн онолыг зөвхөн номын хуудсанд үлдээх биш, бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд зурж, бизнесийн салбарт эдийн засгийн болон үр дагаврыг тайлбарлаж чаддаг мэргэжилтэн байлаа. Мөн их сургуульд багшилж байхдаа уламжилт академик өнгө аясыг ашигладаг, хурц маргаантаа жишээ ашиглаж залуусан анхаарлыг татдаг багш байсан гэдэг. Түүний үзэл санаа Австрийн эдийн засгийн сургуулийн онолууд, Хайк, Мозес, Ротбардын бүтээлүүд хүчтэй нөлөөлсөн. Эдгээр онол нь төрийн оролцоо хэд их байвал эдийн засагт орооддаг, харин зах зээл өөрөө хамгийн шударга зохицуулагч гэдэг санааг баримталдаг. Милей энэ үзэл санаанд бат итгэж улмаар анархо капитализм буюу төрийн оролцоо хамгийн бага түвшинд даваач үзлийг нээлттэй илэрхийлдэг болсон. 2010 оны дунд үеэс Милей телевизийн мэтгэлцээнүүдэд тогтмол оролцож эхэлсэн. Нийгмийн сүлжээний түүний яриа богино хугацаанд шууган тарьж, түүний хурц байр суурь, шулуун яриа нь олон нийтэд таалагдаж хэвлэл мэдээлэл одулсан юм аа. Энэ үеэс л Милей зөвхөн эдийн засгийн шинжээч биш, харин улс төрийн шин дуу хоолой болох эхлэл тавигдсан. Хавьер Милей олон нийтийн дунд хурц байр суурь, маргаантай яриагаараа танигдж эхэлснээс хойш улс төрийн давсанд гарч ирэх нь цаг хугацааны асуудал байлаа.
За 2021 онд тэрээр эрх чөлөө урагшлан нэртэй улс төрийн хөдөлгөөнийг байгуулж конгрессийн төлөөлөгчөөр сонгогдсон. Энэ түүний улс төрийн замналын эхний том алхам байсан. За Миле өөрийгөө зөвхөн эдийн засгийн шинжээч биш, харин ард түмний төлөөх шин дуу хоолой гэдгийг баттгсан. Миле улс төрийн давсанд гарч ирэхдээ уламжлалт намуудын эсрэг хатуу байр суурь баримталж улс төрийн каст гэж нэрлсэн элит бүлэгтэй тэмцэхээ ил тод зарласан. Тэр улс төрчдийг ард түмний хөдөлмөрөөр амьдардаг шимэгчд гэж шулуухан гэлдэг байв. Ийхүү Миле улс төрийн давсанд гарч ирэхдээ зөвхөн шин нам байгуулсан төдийгүй ард түмний дуу хоолой болж Аргентины улс төрийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх зорилгоо илэрхийлсэн юм а. 2023 он гэт Аргентины ард иргэдийн төвчээрийн хязгаар тасарч байлаа. Инфляц 140%-аас давж хүн намын 40% ядуурл автагдсан нь улс орныг бүхэлд нь тогтворгүй болгосон байлаа. Өргөн гэрээний барааны үн өдөр ирэхвэр өсөж, цалин хэдхэн хоногийн дотор үн цэнэ алдаж, хуримтлал хэдхэн 7 хоногийн дотор инфляцид идэгдэж, ууршиж байсан нь ард иргэдийн бохимдлыг амьдралын бодит зураг байв. Ийм нөхцөлд Хавьер Миле 3 том амлалтаа ил тод зарласан юм а. Нэгдүгээрт Аргентины үндсэн мөнгөнд тэмдэгт песог халж эдийн засгийг долларжуул. Хоёрдугаарт инфляцийн гол их өсөр гэж үтсэн төв банкыг татан буулгах. Гуравдугаарт төрийн зардлыг цахилгаан хөрөөгөөр тайрч байгаа мэт огцом тайрч төсвийн сахилгатыг тогтоох. Эдгээр санаа нь олон эдийн засагчдын хувьд эрсдэлтэй мэт сонсогдсон ч ард иргэдийн хувьд итгэл төрүүлж байлаа. Сонгуулийн кампанит ажлын үеэр Миле хурц байр суурь, цахилгаан хөрөө барьсан дүрслэл нь ард иргэдийн бухимдлыг шууд илэрхийлж залуус болон дунд тавхарганыг соронз мэт татсан. Түүний урaan сонгуулийн тайзан дээр хашгирч байсан эрх чөлөөний төлөөх тэмцлийн бэлэг тэмдгүүлж олон нийтийн доторх уур хүндлийг илэрхийлж хүчтэй дуу хоолой болон хувиргасан. 2023 оны сонгуульд Хавьер Милегийн гол өрсөлдөгч Серхио Масса байсан. Масса бол Аргентины зүүн төвийн уламжлалт хүч болох перонист хөдөлгөөний төлөөлөгч бөгөөд эрх баригч, эвслийн нэрийн өмнөөс нэр дэвшсэн, перонизмын төрийн оролцоог дэмжсэн, нийгмийн халамжийг өргөжүүлсэн, төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлсэн бодлогоор танигдсан. За, сонгуулийн кампанит ажлын үеэр Масса эдийн засгийн хямралын дунд ард иргэдийн бухимдлыг намжаахын тулд төрөөс мөнгө хэвлэж халамжийн мөнгө тараах арга барилыг ашигласан. За энэ нь богино хугацаанд зарим иргэдийн амьдралд нөлөөлсөн ч урт хугацаанд инфляцийг улам өдөөж эдийн засгийн тогтворгүй байдлыг гүнзгийрүүлсэн. За Аргентины песо өдөр бүр үн цэнэ алдаж ард иргэдийн хуримтлал ууршиж байсан. Масса болон түүний намын болон үр дагаврыг тод харуулсан. Энэ бүхнийг Миле улс төрийн кастын тоглоом гэж нэрлээд Масса болон перонистуудыг ард түмний хөдөлмөрөөр амьдрах шимэгчд гэмээр шүүмжилсэн. Түүний хувьд Масса бол хуучин тогтолцооны бэлэг тэмдэг социалист өнгө аястай бодлогыг өргөжил байсан. За ард иргэдийн бухимдлыг улам нэмэгдүүлж байсан. Ийм нөхцөлд Миле өөрийгөө шин нэрн нэхлүүлэгч гэж эрх чөлөөний төлөөх тэмцэгч гэж тодорхойлж ард иргэдийн итгэлийг олж авсан. Масса бол хуучин тогтолцооны төлөөлөгч, харин Миле бол шин замын эхлүүлэгч гэдэг дүрслэл сонгуулийн гол дараан болж эцэст нь Миле ялтанд хүргэсэн. Хавьер Миле 2023 оны Аргентины ерөнхийлөгчийн сонгуульд нийт саналын 55-65%-ийг авч Серхио Массагийн 44-35%-ийг ардаа орхиж түүхэн ялд байгуулсан. Энэ нь Аргентины түүхэнд хамгийн өндөр санал авсан ерөнхийлөгчийн сонгуул болж Миле нийтдээ 14.5 сая гаруй санал авсан нь өмнөх бүх эрх ордыг эвдсэн юм. Ерөнхийлөгчийн хангар өргөснөөс хойш Хавьер Миле өөрийн амлалтаа бодит ажил болгон хэрэгжүүлж эхэлсэн. За түүний хамгийн алдартай төлөвлөгөө бол цахилгаан хөрөөний төлөвлөгөө хэмээх реформ юм. Энэ нь төрийн данхар бүтц хит их зарцуулалтыг тас авчиж Аргентины эдийн засгийг сахилах баттай болгох зорилготой байлаа. Эхний алхам нь яамдын тоог тал хуваар бууруулах байв. Тэр олон яамдыг татан буулгаж төрийн оролцоог хамгийн бага түвшинд аваач зорилго тавьсан. Үүнээс зэрэгцээ төрийн өмчт компаниудыг ховчилж зах зээлийн зарчмаар ажилуулах бодлого хэрэгжүүлсэн. Энэ богино хугацаанд олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан ч урт хугацаанд эдийн засгийг тогтворжуулах зорилготой байлаа. Миле мөн төрөөс бараа үйлчлэгийн үн тарифыг хиймлэр хэмт байлгахын тулд олгож байсан санхүүгийн нэмжлэгийг зогсоосон. Эрчим хүч, тээврийн салбарын субсидийг хасах нь ард иргэдийн өдөр тутмын амьдралд шууд дарамт болсон ч эдийн засгийн бодит үн цэнийг
сэргээг алхам гэж үтсэ. Түүний хамгийн маргаантай санаа бол төв банкыг татан буулгах явдал байлаа. Нэлээд төв банкыг ард түмнийг шулдаг байгууллага гэж нэрлэж, инфляцийг улс төрийн гэмт хэрэг гэж тодорхойлсон. За тэр мөнгө хэвлэх нь баялаг бүтээддэггүй, харин инфляц бий болгодог гэж үтсэн. Аргентин эдийн засгийг долларжуулах замаар тогтворжуулахыг зорьсон. Мэдээж эдгээр реформыг хэд тогтсон, нийгмийн зарлаг үл тоосон гэж шүүмжилж хүмүүс Аргентинд ч гадаадд ч олон байсан. Гэсэн ч нэлээ өөрийн байр суурин дээр бат зогсож бүсээ чангалах ёстой нь ард түмэн биш ээ, харин улс төрч гэж мэдгдсэн түүний реформын философийг тодорхойлсон. Урт хугацаанд эдгээр бодлого нь Аргентин эдийн засгийг тогтворжуулах, инфляцийг бууруулах, төсвийн сахилга батыг тогтоох зорилготой нэлээ өөрийн реформыг зөвхөн эдийн засгийн өөрчлөлт гэж хараагүй, харин улс орныг эрх чөлөөний шинэ эренлөө хөтлөх алхам гэж үтсэ. Хайвар нэлээ ерөнхийлөгчийн хангар өргөснөөс хойш богино хугацаанд зөвхөн Аргентины дотоод реформоор хязгаарлагдсангүй тэр дэлхийн улс төр эдийн засгийн эндэр дээр хүчтэй дуулаа болж гарч ирсэн. 2024 онд Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий ассамблеийн эндэр дээр тавьсан илтгэл нь түүний олон улсын тавцанд гарч ирсэн илтгэх хамгийн том алхмын нэг байлаа. Тэр өөрийгөө улс төрч биш, либертар эдийн засаг хэмээн тодорхойлж олон 10 жил Аргентиныг цөөрүүлсэн социалист коллективист бодлогын хор уршиг дэлхийд дахин анхааруулсан. Төрийн хэд оролцоо зөвхөн Аргентиныг бус бүх улс орныг ядууруулж байна гэсэн түүний мэдгдэл олон улсын хэвлэлүүдэд хүчтэй шууган тарьж Милег эрх чөлөөний шинэ үеийн төлөөлөгч болгосон юм а. 2025 онд Аргентин эдийн засагт реформын эхний үе үрдүн гарч ирсэн ч улс төрийн эсрүүцэл өрүүлжиж байлаа. Гэсэн ч Миле өөрийн байр сууринд бат зогсож бүсээ чангалах ёстой нь ард түмэн биш, харин улс төр зөрчилдөгч нүгээр олон улсын анхаарлыг дахин татсан. 2026 онд тэр Давосын дэлхийн эдийн засгийн форумын эндэр дээр гарч эдийн засгийн эрх чөлөө, институцийн доктортой байдлын тухай илтгэл тавьсан. Энэ эндэр дээр Миле зөвхөн Аргентины тухай яриаггүй, харин эрх чөлөө ба өр ашиг хоорондын холбоог дэлхийд дахин сануулсан. Түүний илтгэл нь Давосын жолгоны хамгийн маргаантай, хамгийн хүчтэй дуу хоолойнуудын нэг болж Миле либертар үзэл санааны шинэ үеийн төлөөлөгч гэдгийг баталсан юм а. Мөн 2026 онд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Board of Peace буюу энхийн зөвлөлийн үндэсэн дүрмэнд Монгол улс, Аргентины ерөнхийлөгч Миле болон олон улсын удирдагчид гарч сурсан түүнийг зөвхөн эдийн засгийн реформатор биш, харин олон талт хамтын ажиллагааны шинэ тогтолцоог дэмжигч удирдагч гэдгийг харуулсан. Ийхүү Миле зөвхөн Аргентин дотоод реформ удирдагч биш, дэлхийн тавцанд эрх чөлөөний төлөөх дуу хоолой болж гарч ирсэн юм а. Аргентин түүхэн хямралын үед Хайвар Миле зөрөгтэй реформ эхлүүлж богино хугацаанд ард иргэдийн амьдралд дарамт тулсан ч урт хугацаанд эдийн засгийг тогтворжуулах зорилгоо хэрэгжүүлж чадсан. За инфляцийн галд дүрлзэж байсан улс хэдхэн жилийн дотор хяналттай болж олон улсын хөрөнгө оруулагч дахин анхаарч ирсэн. Хямралын үед зөрөгтэй удирдагч гарч ирвэл улс орн шин замд орж чаддаг гэдгийг харуулсан. Монголын хувьд өнөөдөр эдийн засгийн өсөлт уул уурхайгаас хэд хамааралтай хэвээр байна. Инфляц тогтворгүй, төсвийн зарцуулалт өндөр, өрийн зарамт нэмэгдэж байгаа нь зөвхөн тоон үзүүлэлт бус ардчилсан тогтолцооны чанар улс төрийн удирдагчдын зоригтой шийдвэр хамгийн чухал шаардлагатай болж байгааг илтгэж байна. Аргентины туршлага бидэнд дараах мессежүүдийг өгч байна. Нэгдүгээрт эдийн засгийн сахилга бат бол зөвхөн тоон үзүүлэлт биш ардчлалын чанарын шалгуур. Хоёрдугаарт эрх чөлөөний төлөөх зоригтой алхам богино хугацаанд эсрэлцтэй тулгардагч урт хугацаанд нийгмийн итгэлээс сэргээдэг. Гуравдугаарт хуучин тогтолцооны инерц ардчлалыг сулруулдаг, харин шинжлэх хийх зориг нь ирээдүйг тодорхойлдог. Иймээс манай улс эрх чөлөө, шударга ёс, эдийн засгийн сахилга бат нь улс орныг тогтвортой байлгах цорын ганц зам гэдгийг эртхэн хэрэгжүүлэх шаардлагатай. Хайвар Милийн түүх бол зөвхөн Аргентины тухай бус, энэ бол хямралын үед зөрөгтэй либертар үзэл санаатай зоримог өдөрдөгч гарч ирвэл улс орныг шин зам эдийн засгийн эрх чөлөөнд хөдөлж чаддаг гэдгийг тод жишээ юм. Тэр инфляцийн галд дүрлзэж ард иргэдийн итгэл найдвар унтарч байсан үед эрх чөлөөний өрөө радикал реформороо шин нэрнийг эхлүүлж чадсан. Богино хугацаанд эсрүүцэл хүнд сорилттой тулгарсан ч урт хугацаанд эдийн засгийг тогтворжуулах ард түмний итгэлийг сэргээх зорилгоо бэхжүүлж байна.